Сайн өдрийн мэндийг хүргэе. Тэгээд мэдээлэл сонсгоор хүрэлцэн ирсэн. Шинээр хүмүүс байна уу? Байна тийм. Өндөө олон байна. Сайн байна. Тэр сүүлийн трансферыг эмчлэл хийдэг болсон. Хүмүүс их сонирхдаг болсон. Яг энэ чи юу юм бэ? Яагаад юм бэ? Хэрэглээ нь юу юм? Ямар том хэмжээгээр бид рууж идэх ёстой гэдэг бол аюул чухал мэдвэштэй зүйл юм болоод байгаа. За биендээ бас хатаа болохгүй өнөөс мөр уцны хадууг тэр чадхуу бас ороод идэг шүү дээ. Яа баярлалаа. Тэгээд мэдгүй зүйл одоо ойлгомжгүй зүйл гарч ирвэл зөмөрөө мэдээллийн дараа нарийн ярьсан. Тэхийн тулд энэ сайн мэдээлэл хийж байгаа. Учир нь тэгэхээр эмчийн сургалт манайх хагас өдөр болгоно нэг цаг болдог л доо. Гэхдээ эмч өөрийнхөө нэг тавьчаад үстэй ганцны нэг асуултыг хариулчаа яваад өгдөг учраас сайхан юм нээлттэй байж чаддаг. Тэгэхээр болоод өнөөдрийн энэ уулзалт маань маш их нээлттэй бүх юм асууж бүх юм тийм мэдэж байгаа. Энэ зорилгоор хийж байгаа. За бид яаж эрүүл байх вэ гэдэг асуулт гарч ирж байна. Яаж бид эрүүл байх вэ? Ганцхан дархлаа юу? Бас үгүй юм байна. Хүү ингэж нэг жам төршөлдөг шнэ. Наадах чи идчихээ ийм юм бусдын дээр хийчих уу гэдэг байхгүй. Үгүй шүү дээ. Хүү эрүүл байхын тулд хамгийн номер 1 зөв хоол. Хүний эрүүл байх одоо хөдөлгөөнтэй тийм хичнээн хүн хөдөлгөөн идэх ч гэсэн хоол маань 75% хангаж байна. Намайг зөв байх гэх бол 75%. Хоолоор зөндөө хүмүүс. Бүр зарим подагра гэдэг чинь мэдэн тийм хулгай гэдэг голтой ирчүүд үздэг. Энийг их стэйцийн өвчин гэдэг. Голтой хоолноос хамгаалж заавал үлцэн сайн зэвэрч. Нөгөө махаа идэн архиа уун одоо ингээл юм хэрэг болж. Тэгэхээр хоол биднийг бас хордуулж идэг юм гэж. Дасгал хөдөлгөөн бидний эрүүл зөв галбиртай байх, зөв эрүүл байх нөхцөлийн 20% бүрдүүлж байна. Тэгэхээр бид нар дасгал хийж явах хэрэгтэй юу? Заавал хийж явах хэрэгтэй. Тэгээ манай групп байдаг INC Folate Hacken групп гэж байгаа. Тэгэхээр та бүхэн бас бүтэнсээ өдөр бидэнтэй нийлээд заавал энэ Folate-ийн дистрибьютор байх албагүй. Нэгдээд уулзах болж байна. Хамгийн хөөх хаана хизээ айлтгүй гэхээр фитнесийн зал нь биш шүү. Фитнесийн зал нь хүн булчингаа мас авах гэж насал хийдэг. Тийм учраас боди залуучууд хизээч гадаа гүйдэггүй. Анзаарал. Кинон дээр ингээл гадаа гүйжидэг шүү дээ. Европ, Америкт кинон дээр гардаг шүү дээ. Дандаа турхаа усыг гүйдэг. Хүчил төрөгчтэй орчинд өөх аясаа айлдаг учраас хамгийн зөвхөнчтэй сайхан газар маань уул нөгдөлгүй. Тэгээ агаарт юм байрлалаа стрессээ талаархдаг. Энэ бүтээсээр бидэрт уулзах болох юм байна уу? Өөгч хайж штэ яагаад чи ирүүл чинь чи тэр уушиг чинь баяр зөндөө юм байна штэ. За стрессгүй амьдрал амар чухал. Алхам тутамдаа хүнтэй ам мөрийг нэг янз бүрийн сүргэлдэн үүсгэх маань буцаад бидний татлалаа маш их давтлаа байдаг. Стресс маань хамгийн эс хүлэгч болж байна. Тэгэхээр энэ стрессээс бид нар өөрсдөө амжуулах. Энэ бол бидэрт баригдана. Энэ бидэрт баригдана. Энэ бидэрт баригдана. Татлааг бид нар яаж чаддаг. Тэгвэл би одоо энэ татлааг яах вэ? Тэ? Яаж энийг эзэг болохгүй? Тэгэхээр татлаа тогтолцоо гэдэг нь маань одоо ганцхан бөөр гэдэг эргэтэнтэй нэг эргэтэн биш ахна шүү. Энэ бүр маш олон эргэтнээс тогтдог юм байна. Одоо энэ хараа ийм олон эргэтэн татлааны эргэтэн. Хүмүүс мэддэггүй те зарим мэддэггүй. Их олон тооны булчирхаанууд дэлгүү байна за ингээд их мэдээ. 1.5 кг жинтэй. Их багц. Одоо амьсгалын тогтолцоо, зүр судасны тогтолцоо гэдэгтэй адилхан татлаа тогтолцоо маань маш том систем байна. За тэнцвэртэй ажиллаж бид нар эрүүл ядах. Их биш. Бид нар татлаагаа хэсгийг сайн болгохыг яриад үгүй байна шүү. Энэ тэнцвэртэй байж хэрэгтэй. За гол үйлдэл нь хамгаалалт. Юу ч хийсэн устгах. Тийм л үүрэгтэй. Нэг бактери вирусыг устгах, дотроо үсэн янз бүрийн устгах гэдэг юм хийж байгаа. За дархлаа сул байгаа нэг баримтын талаар яг факт гэдэгтэй. Нэг баримтыг хэлье. За яагаад бидний дархлаа муу байгаа юм бэ? Цереброчка гэдэг эрхтэн өвчмөний амт барилдаг. Бид нар хаяа сандрахаараа яна гэдэг ингэж идэхтэй. Яагаад гэдэг юм бэ? Яна шалтгаан дархлаа гэдэг.
ялан огтод их баялаад байгаа юм шиг өртөө ингээд тушаад идэг шүү дээ. Сэрээ булчгаа сэрэж юм шиг. Яг өвчний арга барил. Сэрээ булчгаа сэрээд ирэхээр дархлааны эсвүүд жаахан идэвхтэй ажиллаж хийдэг. Бас дээж бүх юм үйл ажиллагаанд оролцсон. Сэрээ булчиг хайгаас Т лимфоцит ялган, Т лимфоцитоос трансфер фактор шүүж ялгарч байна. Одоо өнөөдөр бидний сэдв шүүж ялгарч байна. Хүний биеэс ялгарч байгаа зүйл. За 15-аас 25 наснд тархилэг хувцлаг давхар нь хамгийн их буюу хамгийн сайн үйл ажиллагаатай трансфер фактор гэрчсэн ялгарч байна. Тийм учраас 15-аас 25 насны буюу 18 настай үнийг хамгаах нь эрүүл хүн байна гэж судалгаа шинжилгээнд авч ирсэн юм шиг. Энээс бага насны өвдөд идэвхтэй очин өглөг давхар хийх буюу үндсэн үйл ажиллагаанд бага идэг. Энээс хойш болоод ирэхээр өглөг давхар нэмэгдээд үндсэндээ үйл ажиллагаа муудаж эхэлж байгаа 15 наснаас хойш. За тэгвэл бид нар трансфер фактор уух зайлшгүй шаардлага нэгдүгээр энэ дэр тулгуурлаж байгаа. За хоёрдугаар юу байдаг юм бэ гэхээр бидний биед байдаг цуснаас ялгарч идэг natural killer гэдэг эсэд энэ дархлааны эс ахгүй юу? Дархлаа юу гэдэг гэлээ би түрүү хамгаалалттай бүх юмыг устгадаг. Тэгэхээр энэ natural killer буюу байгалийн энэ хядагч эс маань үндсэндээ ням бактерийг устгах, халдварлагдсан эдисийг устгах, хавдрын эсийг устгах. Бүх болохгүй юмнуудыг устгадаг үйлдэл. За энэ МКС маань ноорондоо уг нь 150-аас 200 хэмжиг нийж индексээр байх байтал эрүүл хүн ам гэж байгаа. Тэр дэлхийн өндөр хүчтэй Швед юм уу, тэр Америк юм уу, тэр өндөр хүчтэй хүн амын МКС-ийг тоолоод үзсэн чинь 30-аас 40 болсон байна. Би эрүүлээ юм чи би эрүүл штэ гэдэг хүнийг аваад тоолоод үзэхээр ийм байна гэсэн. Тэгэхээр ууг нь бол ийм байх ёстой. Тэр энэ юу хэлээд байна гэхээр нэг дэлхийн эрүүл хүн амын массын МКС-ийн бууралт нь 4-5 дахин багассан юм. Өнөөдөр бид янз бүрийн халдвар аюул хүртэмжтэй байдаг. Эрүүл ч гэсэн янз бүрийн хүртэмж гэсэн юм байна. Ноомд биш үү те. Тиймээс эрдэмтэд яасан гэхээр энэ судалгааны нэг ажил байна. Бүх одоо яг үндэ энийн бодисоор хүнийг эрүүлжүүлнэ гэж байдаг байна. Энийн бодисоор төр зур галыг унтраадаг ажил байдаг. Тэгэхээр хүн энэ маань хоол болсон цагт хүн эрүүл байдаг. Хоол маань энэ болсон цагт хүн эрүүл байж байгаа. Гиппократ хэдэн зуун жилийн өмнө, хэдэн мянган зуун жилийн өмнө хэлсэн байна. Тэгэхээр үндсэндээ эрдэмтэд ерөнхийдөө хоол болцохоор ийм бүтээгдэхүүнүүдийг судлаад трансфер фактор МКС-ийг хичнээн идэвхжүүлэлтэнд оруулах гэмбэ гэдгийг судалсан байна. Энэ нэвтрүүлэг гэсэн. За эндээс ингээд харахад нөгөө алуу гэж урмал нөгөө юу алуу гэж юу гэдэг чинь урмал гэдэг чинь 15% гэдэг юм. За ингээд боливийн колестерол зүсний уург хүн трансфер фактор ярихад уургийн мэднэ уучин байдаг. Уург ч өөр 26 байдаг юм байна. За шитаки юу гэдэг Японы алдартай хавдрын эсрэг үйлчлэл үздэг 42 байдаг. Эхинаци гэдэг одоо энэ иммунал гэдэг дархлаас сэргийг үздэг гэдэг шүү дээ. Тэрний яг үндсэн бодис нь эхинаци ахгүй юм. Энэ эхинаци урмал 43 байдаг юм байна. За ингээд за эдгээр янз бүр гэдэг баг. Мангастин гэсэн алуу орны чимсэн юм шиг. Энэ маань хавдрын эсрэг устгадаг энэ 76 байдаг. Тэгвэл трансфер факторын классик 204 3 фактор 283 плюс 437. Өөрөөр хэлбэл энэ юу ч юм гээд 4.3 дахин 2.8 дахин 2 дахин natural killer эсийг идэвхтэй байдаг оролдог. Тэгээд энийг эрүүл хүн яагаад трансфер фактор уух хэрэгтэй юм бэ гэхээр хэвэндээ бол эрүүл хүн ийм болчиход байгаа шүү дээ. Одоо тоолоод үзсэн чинь 4-5 дахин буурчаад байгаа учраас өнөөдөр би плюсыг ууж иж 4 дахин миний МКС идэвхтэй ажиллагаанд ордог буюу би одоо зөвхөн эрүүл байх үстэй болгож байгаа. Ийм журнал трансфер фактор гарч ирээд өдөрт нэгээр 2 удаа плюсыг дандаа ууж байгаа. Таны МКС чинь одоо юмш нормд орчих юм биш үү гэдгийг гарч ирсэн. Хэрэг та өвчтөй бол тунгаа нэм. Өнөөдөр тийм учраас трансфер факторын тун хэмжээ яриад байна. Тэгэхээр тун хэмжээнд дээр бид харуулад энэ бүснэлтийг бас оруулаад ирсэн байна. За трансфер фактор гэж юу юм бэ? Бидний дархлаа тогтолцоо түрүү хэлээ тэнцвэртэй байсан. Тэнцвэртэй байж ирүүл байдаг болохоос их байж ирүүл байдаг. Хэрэгцээ ихсээд ирүүл өвчин үүсдэг. Хамгийн ихний өвчин хүмүүс их мэддэг өвчин бол харшил. Харшил маань дархлаа тогтолцоо үүсдэг ихсэж байгаа юм шиг.
За өшөө игсэж байгаа юм гажууд болчихсон байхгүй. Энэ ямар хүчнүүд авах вэ? Псориаз, нейродерматит, гломерулонефрит, СКВ, за дээр нь юу астм гэх мэт атопический дерматит маш олон хүч. Энэ яг юм бэхээр батлаа тогтолцоо үндсэндээ гажууд дороо буруу ажиллаад байгаа юм шиг. Юмаа хийх ёстой юмнасаа хит их мэдрэмжгүй хийгээд байгаа байхгүй. Буруу ажиллаад. За батлаа муудахаар ярих үлээ. Бас. Тэр энэ батлаа тогтолцоо чи яг л тэнцвэрийг хангаж ижиж бид нар чин шиг ирүүл байдаг. Юу ч идэж өгөхгүй чин шиг ирүүл байх хэрэгтэй байхгүй. А тэгэхээр болж байгаа. Тэгээд трансфер фактор ямарваа нэг нэм витамин, эрдэс, бодис, ургамал ногоо, цэцэг жимс, сармис мөг юу гэдэг тийм ерөөсөө биш. Энэ бидний цуснаас өөрөө шүүрж ялгарч идэг ийм жижигхэн пептид. Хүнд хамгийн ойлгомжтойгоор молекул. Атом молекул. Атом молекул гэдэг тоглоом мэдгүй. Мэдэн шүү. Хамгийн жижигхэн нэг. Юунд ч те юутэй ч ингэж гаж юм эсвэл маш зөвөр бүрэн ингэж шимэгдэж тусч байна. За трансфер фактор өөрөө одоо энэ жижигхэн молекул маань үнэний эхийн ангир ураг үнэний ангир урагнд болцсон байна. 76 онд эхийн ангир ураг нь 89 онд үнэний ангир урагнаас гаргаж авч чадсан. 76 оных бол илрүүлээд орчихсон яг гаргаж авч чадахгүйсэн. Тэгээ үнэний ангир ураг хамгийн их байдаг учраас монголчууд үнэний ангир ураг уудаг штеп. За тэгэхээр энэ ерөөсөө дөнгөж төрсэн хүн болон сүм тижилтэй амьтны хэдхэн өдөрт гардаг, 1-2 өдөрт гардаг ийм ангир урагнаас трансфер фактор гарч байна. Өөр сүм ихийн сүм байдаг байна шүү. Зөвхөн уурын нэг гэсэн. За энэ яг юм дээр трансфер фактор бол хүүхдийн батлаа тогтолцоо одоо ээжээсээ ирсэн тэр өвчний мэдээллийг дамжуулж идэг сургаж ирэх зүйл. Өөрөөр хэлбэл манай ээж ийм өвчнөр ингэж өвдөж ингэж ингэсэн биш гэдэг энэ мэдээ дохиод төрөнгуудаа хүүхд ээжээс авч идэг гэсэн. Тийм учраас дархлаа тодорхой хэмжээгээр буюу 60% нь ажилтдаг. 40% дархлаатай төрөө ангир ургаараа хүүхэд 60% мэдээллийг авч иж дархлаа нь хүрээжчих гэсэн байна шүү. За тэгвэл трансфер фактор хаана нэгдгийг мэдчихлээ. Хаанаас гарч авдгийг мэдчихлээ. Одоо юу хийх юм бэ? Эндийн зүйл яа. За дархлаа тогтолцоо яг үндэ ийм байдалд орсон. Нөгөө зүүн завсгүй хоол, одоо энэ агарын бохирдол, стресс, шууга, химийн бодисыг бид за энийг ярих юм. Химийн бодис өсөж бодуулах эмэгтэй байна. Хим хийлгэж амьдралдаа үзээгүй юм байна. Фэдигүүгээр аяг тавгаа годог айлаа. Бог хэрэглэхгүйгээр хуцаа годог айлаа. Ерөөсөө өнөртөө цацдаггүй эмэгтэй юм байна. Бүгд химийн бодис. Хүн химийн бодис гэхээр амар юм химийн үйлдвэрт орчих юм шиг байна. Тэгэхээр үсээ будахдаа 10-аас 15 жилийн турш жилдээ 4-5 удаа үсээ буддаг эмэгтэй өндөвчний хор тавдар 150% өндөвчний хор тавдар өвдөх магадлалтай гэдэг. Энэ судлаа байна. Гэтэ энэ хүн болгонд адилхан биш үү те? Дундаж харагдчих байгаа юм. Тэгэхээр бид нэгэн дархлаа өөрөө нураад унтснаа өөрөө хүлэмжшүүлэх хэрэгтэй. Хүн хүлэмжшүүлэхгүй байгаа юм. Бист гайгүй шүү дээ. Би зөвхөн трансфер фактор болох юм ингэж байна. Тэгэхээр бид нар энэ цивилизац өвчин баггүй. Энэ ийм болсон хотчод иргэншлийн өвчин. Та өнөөдөр байгаль дээр цэвэр экологийнхаа агаарыг амьсгалаа. Цэвэр хүнсээ экологийн хүнсээ хэрэглээд байгаль дээр гүгээд ямар ч юм утас шөрмөс юу гэдэг юм долгионы хэлбэлцэд орохгүй. Химийн бодисыг биелэхгүй бол таны трансфер фактор хэмжээнд ялгах ёстой. Тэгээд байгалийн бүтээх хэмжээс гарч. За трансфер фактор юу гэж байгаа юм бэ? Хөөе нөхдүүдээ гэдэг энэ ажлыг хийх юм шүү дээ. Сэрэлч гэдэг. Энэ ажлыг трансфер фактор хийнэ. За өөрөөр хэлбэл дархлаа тогтолцоог маш их хүчтэй одоо дайчинтэй ийм залуугаар үзүүлсэн дээ шүү дээ. Үндэг. За тиймүүд орж ирсэн нэм бактери бүсээ өргөд ороод ирдэг. Өөрөөр хэлбэл ондоо хэлбэрт ороод ирэхээр таньдаггүй. Энэ дайсан юм уу? Энэ эрүүл эсүүд нь дайсан юм уу гэдгийг танихад очдог. Дархлаа гажууд нэг энийг хэлээд байгаа. Тэгэхээр трансфер факторыг шидэт өгөөгөр төсөлсөн байна. Энэ нөхөр трансфер фактор юу гэж юм тэгэхээр хөөе толгойн нэрэгдсэн дархлаа тогтолцоо минь тэ энэ чинь чиний өөрийн чинь эс шүү дээ. Эрүүл эсүүд чинь байна.
чи энэ хараа зөсөө хувиргасныг нь устгах ёстой шүү дээ гэдэг ийм мэдээд авахд дамжуулж сэрэж зөв голдрон ажилладаг гэсэн. Аутоиммун өвчин гэдэг нь аутоиммун өвчнөөр яаж юм гэсэн үг вэхээр энэ давтлаа тогтолцоо эрүүл эсээ устгаж хэлж байгаа нэг л. Энд ямар ч мэдээлэл байхгүй байна. Давтлаа тогтолцоо устгах үргэлж үздэг. Тэр эрүүл эдээс жаахан эвгүй байдалд орох юм эсвэл одоо янз бүр болонгууд шууд устгах. Ингээд устгах. Ганц үргэн амьсгалын зам бол амьсгалтай амьсгалын систем амьсгалтай адилхан давтлаа тогтолцоо устгадаг юм. Амираад тэгэхээр би энэ бие махбодыг зөв байлгахгүй уучлаарай өөрөө дотроос хөнөөгдөж эхэлж байна. Миний амархан ярьж чадахгүй. 75% буугаад гисэн. Автыг хөнөж байна. За ингээд трансфер фактор хөөе энэ шүү гэдгийг заадаг ийм л ажил юм. Энэ ямар нэг юм ихсэгдэг одоо тий идэвхжүүлдэг тийм айхдаг тийм үйлдэл хийх байна. За хамгийн гоё аргаар тайлбарлахад ерөөсөө трансфер фактор дархлааны эсийг сургаж боловсруулдаг. Эдикеттэй боловсруулна. Яг үхээр ерөөсөө бие махбодыг гэмтээхээс өмнө орж ирсэн тэр ням бактери вирусыг маш хурдан хугацаанд барьж авч мэдрээд устгадаг ажил хийх заадаг байна шүү дээ. Өөрөө за хүлэн нөө. Ой одоо тэгээд тийж годроот гэдэг энэ ажлыг трансфер фактор нөгөө дархлааны эсүүдэд хэлж ийн гэсэн. Сурж ийн гэсэн. Сурж ийн боловсруулж ийн гэдэг. Тэгээд боловсруулах. Тийм гот хүний эс чинь өөрөө бие махбод чинь дандаа шинээр бий болж идэг шин. Бид чинь дандаа тэр шинжлэгддэг шин. Тэгэхээр өдөр, сар, минут, секунд тутам шин эсүүд үүсдэг. Энэ шин эсүүд дархлааны эсүүд үүсч байгаа амьд учраас. Эднээс их сурах ёстой. Хөөе, наа чи эбола вирус. Өө, наа чи бактери. Өө, наа чи мөөгөнцөр гэдэг энэ мэдээ дахиад сургаж дээд боловсруулалтаа жинхэнэ боловсон өвчин бэлтжиж бидний дархлаа бүр ажил. Тэг чадахгүй бол уучлаарай. Тэгээд юу мэдхгүй ингээд бүртгэсэн хөргөн яраа нэлцгаа эсүүд чинь яах вэ? Тэр буруу зүйлийг авчиж устгах юм яаж гэсэн. За манай зах зээл дээр үндсэндээ 9 төрлийн бүтээгдэхүүн байдаг. За 3 архын дээр яг үндсэн 3 дархлаа зохицуулалтын үйл ажиллагаа гэдэг энэ 2.8 4.3 дахин дархлааны эсийг МКС-ийг идэвхтэй байдлаар болдог. Энэ хоёр зэрэг бүтээгдэхүүн учраас одоо харшилтай энэ муугаад уран ногоо идэж байгаа харшилтай болсон хүмүүс ирэлэн яраа өгдөгд хэрэглэн жимсэн ээж уран энэ хүн уучрахтай гэж бид хэлсэн тийм яг тэр МКС-ийн идэвхтэй байх юм одоо маш модчод учраас энэ хүн уучрахтай. За энэ холимог хорхоо шар уулцаг алгаштай хэмдэг юм уу гэдэг тийм дархлаа одоо зохицол байдлаараа хамгийн илүү гэхдээ холимог учраас жирэмсэн яраа бит явуулаараа голдын нэр хэрэглэх гэсэн. За нэлийн хүнд өвчтөн дархлааны гажуудлагтай архыг ядаргаатай сүлдээтэй аутоиммун өвчтөнд хавдартай юу гэдэг сүлдээтэй тогтоо ийм усуд бол энэ хоёрыг хамсраа явуулж байна. За тэгэхээр тун хэмжээг зэмрээ жаахан гаргах вэ. Кардиак глюкоз хоёр маань өөрөнд зүйлждэг. Кардио жоохон өвчнөрөө чиглэдэг буюу одоо зүрх судас бүр үе мөч тахницсан ам шүү. Аюу сайн судас дэлгэж. Байгалийн судас дэлгэж. За глюкоз процесс ажиллаж ажилладаг. Байгалийн процесс ажиллаж ажиллаж. Өөрөөр лимний найрхан трансфер фактороос гадна хорхоо өвш юу солонгосын улаангүй одоо номертик зэрэг солилцооны гажууд засч идэг юм утгаар орсон. Тэгэхээр хандлага өдөр хандлагатай одоо юу гэдэг өг тосны хямралтай үүссэн гормоны хэлбэлцлийн өөрчлөлттэй дээр нь цэвэршлийн хямралууд байдаг шүү дээ. Тийм хүмүүс голдоо нэгцэн. Цаахлын өөрчлөлтүүдээ тийм үү? Цаах ч өмсөл солилцооны арга гэсэн. За энержи бол цэвэр энерги өгдөг юм бүтээгдэхүүн. Энийг голдоо өвдөөс өмнө кофе шиг хийж болно. Кофений оронд хэрэглэн маш сайн сэргийдэг юм байна. Ямар ч ихтэй ганчин байхгүй жимсний амттай сахарын хувцасгүй цэвэр трансфер болдог. Найруулал өгч энерги өгнө. Дархлаачин дэмжих гэсэн. За детоксын дотор трансфер фактор байхгүй. Түрүүний 6 дотор трансфер фактор байдаг. Энэ эдгэрт арай жоохон бага хэмжээ хамгийн их хэмжээг энэ хууртай байна гэсэн. Тэ? За энэ дотор трансфер фактор байдаггүй ганц бүтээгдэхүүн энэ элэг цэвэршүүлдэг. Одоо архины хордлого, эмийн хордлого, хоолны хордлого болон элэг гэмтчихэд байдаг шүү дээ.
антиоксидант гэж ярьдаг тийм үү? Илэг цэвэршүүлж байна. За энэ хоёр бүтээгдэхүүн маань цэвэр төгс галбирыг бий болгодог. Одоо энэ өрөөний цэвэр ороод ирсэн байна шүү дээ. Энэ өрөө маань өөрөө хэлбэл фолар трансформ глюк буюу одоо таны өөгч ямар яах юм, булчин чи ямар яах вэ? Энийг зохицуулна. Ялангуяа протеин форк маань дотор өг хайлуулна, гадна өг хайлуулна. Булчингийн массыг байрна, турхад масса алддаг зарим. Дээр нь трансфер фактортай нэг халбан дотроо 300 мг өдөрт 2 баг. Трансфер факторынхаа өдрийн ирэх цаг авчдаг. За, Lenovo болохоор цэвэр нөхөн төлөвлөлт. Та өнөөдөр яг 22 настай юм шиг харагдах ийм үслийг ийм хот өгч байна. Энэ хоёрны комплекс. Түрүүний энэ юутэйгээ адилхан энержитэйгээ адилхан энэ гурыг нийлүүлээд одоо бие галбирыг зөв байлгах талбар. Одоо ер нь бол анагаахын жоохон шинжлэх ухаанд харьцангуй эрүүл хүмүүс их байдаг болсон. Одоо зөв харьцаа, гоё галбир, төгс бие махбод гэдэг ийм юм чиглэлцэн байна. Тэгэхээр харьцангуй одоо ялангуяа трансфер фактор болж байгаа хүмүүс эрүүл байж чаддаг. Харьцангуй төгс эрүүл хүмүүс харьцангуй эрүүл байдаг. Тийм учраас одоо яаж зөв галбирыг бий болгох тул юу яах гэдэг юм дээр илүү судалгаанууд явуулж хэлсэн юм. Энэ уурэг маань үндсэндээ хүүхдийн хоол тэжээлийг гидролизэд оруулаад гаргаж авсан уургийн молекул учраас энийг өнөөдөр сүлдаатай хүүхдүүд болж байна. Энэ мэрэгчлээ биш шүү дээ. Энийг өнөөдөр одоо мах идэх хүмүүс хэрэглэж байна. Уургийн баггүй. Гэхдээ уург гэдэг маань үндсэндээ уург юм чинь бөөрний ачаал авах чадвар муутай хүмүүс болов их тамгийнхны утас байхгүй. Тэгэхээр бөөр уурч ачаал. Тэгээд бас энэ хоолны нэг байдал олон уург маань орж ирдэг шүү дээ. Тэгээд тэрний бас зарим нэг гаж нөлөө юу байна? Бөөрн ачаал танаас байх хүмүүс биш. Шингээж усыг угааддаг юм. Тэгэхээр уург өөрөө харуулах асуудал. За хүмүүс яг над трансфер фактор дээр чи ямар судалгааны ажил хийх гэж асуудаг. Тэгэхээр яг үүндээ биологийн бүтээгдэхүүн дотроо буюу одоо шүлжигээр орж ирж байгаа бүтээгдэхүүн дотроо ганц трансфер факторыг одоо Монголд олон улсын хурал болсон байх олон эрдэмтдийн дээр трансфер фактор дээр Монгол улсын түвшинд нэг магистр нэг докторийн ажил хийсэн байдаг. Тэгэхээр энэ маань хүний цэснаас өөрөө ялгарч хурж идэг юм зүйл учраас эмч хүн шүлжээ юм биш үү? Чи буруухан гэж хэлж болохгүй байхгүй. Яг тэгэхээр зүрхчин шүлжээнийх юм биш үү? Би зүрх үзэхгүй судлахгүй. Гэдэгт яг адилхан юм байдаг гэсэн. Тэгэхээр энэ трансфер факторын дархлаа зохицуулах ба трансфер фактор гэдэг энэ улс 13 онд болсон. За Оросоос, Польшоос, Америкаас энэ гадны энэ эрдэмтэд ирсэн. Монголчууд өөрсдөө бас энэ судалгааны трансфер фактор тийм өвчин гэсэн гэдэг ажлуудад танилцуулсан байгаа. За Physicians Desk Reference гэдэг Америкийн эмчнэрийн гарын ном. Энэ дотор трансфер фактор 2003 оноос хойш дандаа ордог. Энэ дээр шүр түрээр одоо оруулдаг. Зүгээр юмнуудыг оруулахгүй. Тэгэхээр гарын ном гэдэг маань одоо энэ 2016 он гэсэн ба тийм цаар ном. Он болгон юм ондоо улаанчуудын цэнхэр үрж гардаг юм. Тэгэхээр энэ Америкийн эмчнэрийн ширээний ном байна гэдэг нь маш том үзүүлэлт юм байна. За, трансфер фактор гэж юу вэ? Юу яаж ажилтгийг? Тийм үү, ерөнхийдөө ямар үйлдэл хийдгийг зүгээр мэдчихлээ. За, одоо цөмөр хэвлэлэг орж ийн. Ямар том хэмжээгээр яаж орж ийн? Трансфер факторыг жирэмсэн заавал болгочих ёстой. Яагаад гэхээр жирэмсэн халдвар авал энэ хэмжлэг синтетик хэмжлэг болж байна. Тэгэхээр халдвар авахгүй тул өнөөдөр трансфер факторыг уунаа нэг капсулаар 3 удаа эрүүл жирэмсэн байна. Эрүүл жирэмсэн нэг капсулаар 3 удаа. Хэрэгцээ за өвчтөө болоод ирвэл тунгаан нэмэх. За хүүхдэд яах вэ гэхээр за классик юм. Тийм үү? Зэрэг бүтээгдэхүүн. 0-1 насны хүүхдэд нэг капсулаар 1 удаа. Яг 6 сартай хүүхдэд юм яаж вэ? Өдөрт эрүүл хүүхдэд нэг л. Өвчтөө бол арай удаа. За 1-3 насны хүүхдэд 2 капсул 3-аас дээш болоод ирэхээр та өдөрт 1-3 удаа авч. Нэг саванда 30 ширхтээ тэгээ нэг тэрийгээ 90 ширхтээ тэр цавтагаа одоо 30 хоног байна гэсэн. За
Нэг хүүхд дээр хийгдсэн юм судалгаа явуулсан доктор Марко хийсэн. Нэг 6-аас 1 жил уулгадаг гэж байна. Удаажгаз 6 сараас 1 жил хүний дархлаа тогтолцоо зөв мэдээллийг авч зөв тэнцвэртэй байдал энэ чинь тийм биш өө энэ чинь юм биш гэдгийг мэдтлээ тодорхой хугацаа шаарддаг. Яг тэр хажууд орсон бол. Тэгэхээр эн чинь маш олон эрхтнүүд байгаа шүү дээ, тийм. Сая зөмөрөө зовн дээр хавлаа. Энэ олон эрхтний үйл ажиллагааг зөв болгох юм бол хугацаа хэрэгтэй. 6-аас 1 жилийн хугацаанд трансфер факторыг уулгахад хүүхдийн өвчлөл 74% буурсан. Антибиотикний хэрэглээ 84% буурсан. Ингээд эмэн зарцуулсан менежмент бүр хэмнэлт маань $25,000 болсон. Өөрөөр тэр хүүхэд одоо эмнэлэг хэсгүй, эмчид очиж юу төлөхгүй, эсвэл эм авахгүй. Өөрөөр хэлбэл хүүхдээ эмнэлгээр эмчээр явуулахгүй тул өнөөдөр би хүртсэн зэрэглэлдээ сайн чадвал явахгүй боломж юм уу? Байна шүү дээ. Хүч дэмийн туршилтанд орох байлаа л да. Өнөөдөр яг над дээр нэг хүн ирсэн байна. Би ингээд өөрийн эмчтэр очиод ингэсэн чи ингэсэн, энэ эмчтэр очиод ингэсэн чи ингэсэн, тэгэхээр түрүүнд удаад ингэсэн чи ингэсэн. 3 эмчийн 3 янзын ингээд нэг эмчлээ байна. Би алийг хийхгүй. Тэгээ ийм юм толчоод байгаа байхгүй. Тийм гол яаж юм тэгэхээр би эхлээд энийг нь хийсэн л дээ. Болохгүй болохоор нондоо эмчтэр гүчиж энийг нь хийж байгаа байхгүй. Тэгээ болохгүй болохоор гүчтэй юу юм чи ямар эмийн туршилт болгож байгаа юм. Тэгэхээр би хэлсэн сайн эмчийг сонгож аваад тэр эмчийг л өвчлөө. Тэр эмч чинь юм хичээд болохгүй эмчээ ингээд энэ одоо яах вэ? Цаад оч. Бити ондоо эмчтэр гүйж. Тэр эмч чинь урдны эмчилгээг чинь бичсэн учраас одоо энэ хүүхдэд хортой учраас одоо юм бичиж болох одоо нэг юм аргаар үзчихдэг юм. Ийм эмчилгээний тактикуд байх хэрэгтэй. Тэрнээс ингээд хүн дагаад дамжаа яваад байвал хүүхд чинь туршилтанд орно. Дархлаа нуучин, антибиотик цитостат, гормон маань шууд хяддаг ажиллагаа. Дархлаа чинь ингээд хадуураар хадж байгаа юм шиг ингээд хадаа. Нарийн их мөндийгээр басаад ингэжсэн хүүхдийн дархлаа ахаад хадаа гэдэг юм шиг. Тэгэхээр бид нар өнөөдөр яах ёстой юм бэ гэхээр айгүй зөв юм аа зөв хэрэглэж ивэл ядаж өөр хүүхд маань эрүүл өсөж байж хэмцэл бүрдэж байна. За энэ нэг ийм бас юу хэрэглэн дээр одоо хүүхнүүд аяг залуучийг гэдэг юм ярьдаг. Өнөөдөр дархлаа идэвхтэй сайн ажиллаж чадвал бид нар залуу байхгүй биологийн насны залуу байх үзэл байдаг. Энэ судалгаа байгаа доктор Чижовын судалгаа. Classic 3 factor plus cardio glucose гэдэг 5 бүтээгдэхүүнийг тодорхой схемаар 50 хоногийн дотор хэрэглэхэд биологийн нас нь 8 насаар залуучсан энэ судалгаа байдаг. Тэгэхээр энийг хэрэглэж болно. Энэ болохоор цэвэр 3 үндсэн 3 бүтээгдэхүүнтэйгээ судас тэлэгчтэйгээ процесс солилцоотой сайжруулж байгаа процесс гэсэн байна шүү. Энийг бас сонирхыг үйл харах бас дараа энэ бас асууж байна. За яагаад тусламжинд яаж хэрэглэх трансфер факторыг? Түлхэгддэг, хордлого болдог хоолны орлого тийм үү? Гэмтдэг, гар үлээ орчдөг штеп. Стресс ингээд амар стресс авдаг, нарны төвцөө ингээд гих юм. Энэ үед хүн классикийг ялангуяа цэрэг бүтээгдэхүүнийг те хүүхдэд 1-2 капсулаар 1 цаг тутам бол. За одоо жишээлбэл би ингээд 39-40 халуурж байгаа өндөр халуунтай хоолой бүр идэлцэн маш им хотлонд орсон. Бактерийн хотлон баггүй тэр бол бактерийн хотлон орсон юм хүүхдэд би 1 капсулаар цаг тутам болгочих. Тэгээд 2 хоног болгочих. За эхний 1 хоногийг хараад шаардлагатай 2 хоног. Маш хурдан хугацаанд яаж байгаа? Дархлааг зөв болгож хийж. Өөрийн тэр хүүхдийг нь өвчнөд тэмцэх чадрыг нь бий болгодог гэж байна. Том хүнд болохоор 3 капсулаар 1 цаг тутам. Тэгэхээр ийм махад маш хурдан одоо бэлэн байдалд ордог гэсэн. Шөнө унтчих юм шиг байна. Үгүй яах вэ? Бол 2 болгоч өдрийн хаа. Шөнө унтахын тооцоо. Ер нь бол хорлон морлонд орсон хүн өвчтөн шөнө унтчих чадахгүй дээ. Тийм унтна гэж байдаг. Тэгээд халуураар янз бүрийн яг цаг тутам. Хэдэн удаа гэсэн. Нэгээс хоёр. Нэг юм уу 2 хоног болгоо. Маш хурдан хугацаанд. Тийм дархлаас маш хурдан хугацаанд ажиллаханд орох юм хэрэг байгаа. Нэгээс 2. Бие махбод өөрөө тэр бактери яаж устгахаа өөрөө хийнэ. Бид нар яаж ч юм гэхэд дархлаагаа шууд ажиллахгүйгээр одоо юм тийм шууд аваад химийн бацаа болчих байгаа байхгүй. Гэхдээ
аргагүй янз бүрийн юм болж байгаа үед бол үндсэн эмчилгээг хийн штэ. Одоо юу гэдэг антибиотик шаардлагатай антибиотик хорлоо тайлах юмудаа хийн. Ажуугаар бүх юмаа хийн. Гэхдээ дадлаг маш хурдан хугацаанд ажиллагаанд оруулах юм аа болохоор хийж байгаа. Тэгэхээр эмчийн хийгсэн эмчилгээг заавал хийн. Энийг хорж болохгүй. Хүү ингээд нэг ташуураад энэ сайн гэсэн гээд ганцхан юм руугаа ирж хэлчихсэн шүү дээ. Үгүй ахна биш шүү дээ. За энэ малын эмч аахгүй. За фалконыг эмч юу ярьж байгаа гэхээр антид ялангуяа нохоо, муур. За дээр манай одоо гадныхан ч гэсэн ялгамж моринд хэрэглэдэг. Тийм үү? Хурдны моринд уулгадаг тийм. Яг энэ хурдны моринд манай трансфактор хурдны моринд уулгаж байгаа монголчууд байдаг. Хурдны моринд глюкоз витаминтэй тарих ямар шаардлагагүй шүү. Гэхдээ бид нар өнөөдөр глюкоз витаминтэй тариулсан бол үдийд бол сайн мундаг өртөхгүй байх үстэй. Зөндөл тариулж байгаа шүү. Хавар намар дандаа тариулдаг. Тэр хийж авах ястай юу гэхээр яг хоол дижээр авах хийж байна. Гэхдээ тэр маань зөвхөн одоо ийм ах байдгийг хэвийн одоо биологийн урлуудыг хэвийн явуулахад шаардлагатай зүйл болохоос шууд дархлаа зохицуулт гэдэг дархлааг сургадаг зүйл биш юм шүү дээ. Тэгэхээр жаахан юм бас ондоо болоод. За килограмм жингээр нь бодож нохоо муур мориндоо үнэндээ тулсандаа өдөөнийхэн яг үндэ үрхий өөрөө ухаасаа үгүй энэ нэг болгох юмсан энэ нэг тэр нэг тэгээд оглоо тэгээд хийсэн. Тийм тохиолдолд байна л та нохоо муур юу хон ямаа ишгэндээ уулзж байгаа зөндөө олон тохиолдол байна. Би нэг манайхны нэг загстай амар санаа манай загсан нэг болохгүй болоод халуун гэдэг нэг болоод харна би дээш хараа зарим нэг дээш харцсан юм гэжсэн юм л. За яг тэр трансфактор уулгаад үзье адилхан гэж ярьжсэн юм чинь классик ингээд цацаад хийж цацчаад унтчаад өглөө босоод ирсэн чинь нэг хитэн загснууд ингээд өглөөнд орсон юм. Тэгэхээр дахиад цацаад өгсөн юм. Ийм яриа байдаг. Манайхын нэг нь ярьдаг байна. Айгуусаа ийм мал амтны янз бүрийн амт болт юм. Яа бодвохөр хүн амтны дархлаа тогтолцоо яг адилхан. Яг адилхан учраас систем яг адилхан. Хоорондоо давхрахгүй тарах юм гэж байдаг. За мэдээж бидний дархлаа яг ийм болцсон гэдгийг нотолцоод байна. Эрдэмтэд тийм үү одоо ерөөс шинжлэх ухаан нотлоод байгаа ах. Уучлаарай таны дархлаа ийм шүү дээ. Энэ яагаад ийм болсон гэхээр энэ цивилизацийн өвчин, хотчил иргэншлийн өвчин болчиход байна. Тийм учраас таны эрүүл мэндийн иймэрхүү байдалтай байгаад байгаа шүү. Анхааралтай аваарай гэж яриад байна. Сайн спортоор хичээл, шимт хичээлтэй хоолой, дархлаагаа дэмж гэж яриад байгаа шүү дээ. Дархлаагаа дэмж олон дээр очих, дархлаагаа дэмж цэцгэнаа уу, тэрийгээдэг, ингээд спортоор хичээл гэдэг тийм үү? Тэгэхээр ерөөсөө трансфакторыг бид хэрэг нөхөд оруулах дархлаа тогтолцоо зөв гол